Их хурал дээр одоо яг бас оюутлогын сонсгол болж байна. Мөн л одоо мөнгө санхүү те одоо гадны хөрөнгө оруулалттай холбоотой шудраг бус явдал юу гэдгийг гэрээний одоо зүйл залтын тухай нэлээд ярьж байгаа шүү гэн. Та бас яг мэрэгжлийн үнийн хувьд эдийн засгийн хувьд энийг хэр зүү гэрээ хаанаа бас асуудал алдаа байна гэж харж байна. Тэгэхээр энэ оюутлогын сонсгол явж байгаа асуудал бол яг энэ оюутлогын одоо гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгж байгаараа маш чухал ач холбогдолтой зайлшгүй болох ёстой зүйл. Чухам эндээс бид нар алдаа оноогоо харж чадчихэв үү гэж. Оюутлогын анхны гэрээ байгуулагдах үед одоо тэр сайн талч байсан, муу талч байсан, бидний мэддэгч зүйл байсан, мэддгүүч зүйл байна. Одоо ч бид нар бас зарим зүйлийг бас сайн бүрэн ухаж ойлгоогүй л явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн үр дүнд энэ оюутлогын гэрээг яаж сайжруулж болох вэ? Монголчууд яаж өөрөө шиг өгөөж хүртэж болох вэ гэдэг энэ гол асуудал одоо хамгийн анхаарлын төвд ажиглаж байна. Нөгөө төгөр бол энэ оюутлогын гэрээ хэрвээ бид нарт юм ашиггүй байдлаар байх юм бол одоо яаж засаж залруулах вэ? Засаж залруулах боломжгүй бол одоо цаашдаа яах вэ гэдэг юм хоёр том шийдвэрийг л олон нийтэд танилцуулж одоо шийдвэр гаргах энэ процесс явж байгаа гэж ойлгож байна. Зарим нэг одоо сонсголд оролцож байгаа хүмүүс бол нөгөө хаалттай хий гэдэг ийм зарчмын санал гаргаад байсан. Та зөвхөн зарчмын хувьд энэ нь юу нь ямар байх нь зөв юм. Магадгүй тэр бас хаалттай гормоор хийх зайлшгүй нөхцөл байдал байгааг бас үгүйсгэх аргагүй юу? Эсвэл энэ тал дээр ямар бодолтой? Ер нь бол шулуухандаа хэлэхэд эн чинь одоо нийтийн хөрөнгийг захиран зарцуулах одоо асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол их хвчлэн нээлттэй байх хэвээр. Гарцаагүй улс төрийн болон онцлон авч үзэх шаардлагатай бол харин хаач болон тэрийг бол ажлын хэсгүүд шийдэх байх. Нээлттэй сонсгол гэдэг чинь ер нь олон түмэнд нээлттэй болгоё. Дараагийн шийдвэрээ ил тод нээлттэй гаргая л гэсэн санаа.